Сайн байцгаана уу та бүхэнд сургуулийн номын санж ахлахангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаанд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар сургалт үйл ажиллагааны талаар боловсруулсан модулын танилцуулга мэдээлэл хүргэж байна. За сургуулийн номын санж та ямар эрх зүйн бичиг баримтан дээр өнөөдөр сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулж байна вэ? Энэ бол номын сангийн тухай хууль, боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын 2008 оны 10 сарын 21-нд баталгаажуулсан ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчлсэн дүрм, за мөн номын сангийн орчны стандартын үйл ажиллагааг тавигдах шаардлага гэсэн энэ эрх зүйн бичиг баримтуудыг та үндэслэн үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. За тийм учраас бид нэр сургуулийн номын санж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ сургалт үйл ажиллагааг зохион байгуулахдаа нэгдсэн зорилготойгоор нэгдсэн төлөвлөгөө, хэрэгжилтийн үр дүнд хийж эргэх холбоотойгоор тасралтгүй явуулах шаардлагатай байна. Тэгэхээр та бүхэн жил болгон үйл ажиллагаагаа төлөвлөд, хэрэгжүүлээд, үнэлээд, сайжруулах энэ үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулдаг. Тэгвэл бид нэр ерөнхий боловсролын сургуульд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ үйл ажиллагааны хүрээнд яагаад зохион байгуулах үндэслэлийн талаар 2016 онд боловсролын хүрээлэнгээс нөхцөл байдлын судалгааг та бүхэн танилцуулж байна. За энэ судалгаа нь анх ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа нөхцөл байдлыг илрүүлэх зорилгоор 743 сурагчид 108 багш нарын дунд мөн эцэг их сургуулийн удирдлагуудыг хамруулсан энэ үйл ажиллагааг зохион байгуулан судалгаа хийсэн. За судалгааны үр дүн ямар байдалтай гарсан бэ? Тэгэхээр судалгааны үр дүн дээр бид нийт сурагчдын 52.5% нь ажил мэргэжлээ сонгосон байсан. Харин 40.9% нь эргэлзэж байна. Энэ нь бол сурагчдын бараг 50% нь байна гэсэн үг. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа сургалт үйл ажиллагааг зохион байгуулахдаа анги удирдсан багш нар ямар үйл ажиллагаа хийж гэнэ үү? Хичээл зохион байгуулж байгаа багш нар ямар үйл ажиллагаа хийж байна вэ гэхээр элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг л өгч байсан. За мөн сурагчдын нийт эцэг эхчүүдийн 89.5% нь хүүхдээ ажил мэргэжлээ сонгоход та ямар дэмжлэг үзүүлж байна гэсэн асуултын хүрээнд зөвхөн давталханд явах төлбөр мөн шаардлагатай сурах хүчийг ном гарын авилгаар хангаж байна гэсэн ийм үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлж байсан. Харин сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахдаа сургуулийн удирдах ажилтнууд ямар нэгэн байдлаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг 2 дахь хичээл юм гэсэн ийм ойлголтуудын хүрээнд гарсан учраас ажил мэргэжилтэй холбоотой сургалт үйл ажиллагаа судалгааг хийх шаардлагатай болсон байна. За тэгвэл ажил мэргэжлийн чиг баримжаа гэж яг юу юм бэ? Ажил мэргэжил нь тухайн хүний албан ба албан бус боловсролын байдлаар цалинтай цалингүй хийсэн бүх ажлын насан туршийн хөгжилт буюу дэвшлийг ажил мэргэжил гинэ гэж 1977 онд тодорхойлсон байна. Харин ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэдэг нь сурагчдад ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад нь тэднэрт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах, боловсруулах, оновчтой үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг тусалцаа үзүүлэх үйл явц юм. Тэгэхээр сургуулийн номын санж та ахлахангийн сурагчдад төслийн хүрээнд зохион байгуулагдсан боловсруулагдан гарсан дараах 5 номыг хүргэх энэ үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа. За энэ 5 ном дээр сурагчийн гарын авилга, багшид зориулсан гарын авилга, эцэг эхэд зориулсан гарын авилга, сургуулийн удирдах ажилтнанд зориулсан гарын авилга, мөн ахлахангийн сурагчдын өөрийн үнэлгээний сорилын гэсэн ийм 5 ном гарсан байна. За тэгвэл сурагчдад ямар чиглэлээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох юм? Тэднэрт ямар төрлийн үйл ажиллагааг номын санж та өнөөдөр зохион байгуулах ёстой юм бэ гэвэл өөрийгөө ойлгох, ажил мэргэжлийн талаар мэдлэг ойлголттой болох, нөлөөллийг ойлгох, ажил мэргэжлийн зорилгоо дэвшүүлэх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн чадамжуудыг олгохын тулд 8, 9, 10, 11, 12 дугаар ангиудад ямар үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах юм бэ гэдгийг наривчлан төслийн хүрээнд гаргасан байна. За тэгвэл бид энэ хүрээнд 10 дугаар ангидаа бид яах вэ? 10 дугаар ангийн хүрээнд бид юу болох вэ гэхээр 10 дугаар ангид 9 дугаар ангид хийсэн сонголтоо эргэж харах, за мөн 11 дугаар ангид судлах хичээлийн хөтөлбөрийг сонгох, ирээдүгөө төсөөлөх энэ үйл ажиллагааны хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За тухайлбал өөрийгөө ойлгох,
За өөрийгөө ойлгох гэдэг энэ хүрээнд бол номын сангийн үйлчилгээг уншлахын танхимаар гэрээр ном олгох аргаар бол зохион байгуулж болно. Мөн багш сурагчдаас ажил мэргэжлийн чиглэлээр ном хэрэглэх түүний хэрэгцээний судалгааг авч номын санчтаа дэмжлэг үзүүлж байгаа. За мөн ажил мэргэжлийн талаарх ойлголтыг авахын тулд 10 дугаар ангийн сурагчид ямар үйл ажиллагааны даалгаврыг гүйцэтгэж гинэ гэд ном гарын авлагатай танилцах шаардлагатай байна. За мөн түүнчлэн ажил мэргэжлийн зорилгоо дэвшүүлэхэд ямар үйл ажиллагаа сурагчид өөрийн хэрэгцээтэй ном гарын авлага хэрэглэх түүнийг оновчтой ашиглахад нь та дэмжлэг үзүүлнэ. За мөн сургуулийн вебсайтн дээр тодорхой функцийг нэмж та удирдан зохион байгуулж ажиллах бүрэн боломжтой байх нь. За энэ хүрээнд бид нар ямар үйл ажиллагаануудыг харах вэ гэхээр 11-р ангид байна. 11-р ангийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны зорилго нь юу вэ гэхээр энэ дээр бид нар 10-р ангид хийсэн сонголтоо эргэж харах, мөн дээд боловсрол ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлмөрийн зах зээлд ирэх ойлголттой болох ихтэй сургууль элсэх талаар сонголтуудыг хийхэд шийдвэр гаргах ийм үйл ажиллагаануудыг харах хэрэгтэй болж байна. За тэгвэл 11-р ангид өөрийгөө ойлгох тал дээр ямар үйл ажиллагаа хийхэд та дэмжлэг үзүүлэх вэ? Номын санд орж ирээд уншиж байгаа хүүхдүүдийн цагийн менежмент дээр энэ дээр бол бид нар цагийн үнцийг яаж зорилготой уншихын, яаж сурагчид ажил мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил хийхийн, хэрэгцээ шаардлагатай мэдээлэл хаанаас авч болохын гэдэг энэ өөрийгөө ойлгох энэ хүрээнд бол номын санчтаа дэмжлэг үзүүлэх боломжтой байна. За мөн түүнчлэн 11-р ангид сурагчид ямар үйл ажиллагааны дасгал даалгавар хийж байгаа гэдгийг тухайн сурагчийн гарын авлагатай мөн танилцах шаардлагатай. За мөн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олоход нөлөөлж байгаа нөхцөл байдлын судалгаа, нийгмийн ажилтнтай хамтарч зохион байгуулах, мөн өөрийн сургуулийн төгсөгчдтэй уулзалт зохион байгуулахад таны бас дэмжлэг тусалцах шаардлагатай байна гэж харна. За мөн шийдвэр гаргах 11-р ангид шийдвэр гаргахад ямар мэргэжилтэй болсон талаар тэр талын үйл ажиллагааг анги удирдсан багш эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний мэдээлэл өгөхөд номын санчтаа чухал үүрэгтэй байх. За тэгвэл 12-р ангид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэ сургалт үйл ажиллагаа нь болохоор 11-р ангид хийсэн шийдвэр эргэж харах, мөн тодорхойгүй нөхцөл байдал дээр ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь хамгийн чухал байна. Өнөөдөр бид нар тодорхойгүй нийгэмд ажиллаж амьдарч байна, тийм ээ. Тэгэхээр энэ хэрвээ таны судалж байсан нөгөө хүүхдүүд маань ажил мэргэжлээ сонгохдоо тухайн сургуульд орж чадахгүй бол яах юм? Чадахгүй нэг жилийн хугацаанд өөр ажил хийхээр бол яах юм? Тийм ээ. Тодорхойгүй нөхцөлд хүүхдүүд яаж шийдвэр гаргах вэ гэдэг дээр та дэмжлэг үзүүлэх шаардлагатай болж байгаа. За энэ хүрээнд бид нар өөрийгөө ойлгох, энэ хүрээнд бид нар сурагчдад ажил мэргэжлээ хийх, судалгаа хийх, шаардлагатай мэдээлэлээр хангах, мөн орон нутгийн хэмжээнд ямар ажил албаны байр, ажлын байр байгааг мөн судалж шинжилж үзэх хэрэгтэй. За мөн 12-р ангийн сурагчийн гарын авлагатай танилцах хэрэгтэй. Нөлөөллийн талаарх ойлголт байна. Төгсөгчдтэй уулзах, эцэг эхтэй уулзах, ажлын байран дээр нь зочлох энэ үйл ажиллагаан дээр мөн та дэмжлэг үзүүлэх боломжтой болж орж байгаа. За мөн түүнчлэн бид нар ажил мэргэжлийн зорилгоо дэвшүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоо дэвшүүлэх энэ хүрээнд бид нар судалсан судалгатгуунаараа сонгох ажил мэргэжлээ тодорхой болгоход мэдээлэлээр хангахад та чухал шийдвэр хүргэх нь байна. За мөн шийдвэр гаргахад мэргэжлийн сургуулиудын талаарх мэдлэг ойлголтуудыг та хүүхдүүдэд өгөх, за мөн хэрэгжүүлэх төр сонгосон мэргэжлийн талаарх мэдлэг ойлголтуудаа хангах, мөн сонгосон мэргэжлийн судлагдхууныг хэрхэн ном гарын авлагаар дэмжлэн тусалцаа үзүүлэх вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай байна. За энэ хүрээнд бид нар та номын санчтаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнг та яаж хэрхэн тооцох вэ гэдэг дээр бол дараах зүйлүүдийг бол зөвлөмжилж болж байна. За энэ хүрээнд бид нар хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэвшүүлэх төслийн хүрээнд гарсан ном гарын авлагатай та бас танилцах хэрэгтэй. Мөн ажил мэргэжлийн талаарх мэдээллийг цуглуулах, их сурвалжууд цуглуулсан мэдээллийг олшруулж ашиглах, сурагчдад ээлтэй байдлаар хэвлэмэл материал хэрэглэх түүнийг ашиглах боломжоор хангах шаардлагатай байна. За мөн цаг хугацааны үнцийн, цагийн менежмент, сурагчдын өөрийн хэрэгцээтэй ном гарын авлагыг хэрхэн оновчтой ашиглах, ямар каталогийг ашиглах, хайлт хийхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. За мөн сурагчдад номын зорилготой унших, хурдтай унших, мөн сурагчдад интернет орчинд ажиллах, хайлтыг хийх, цахим ном, хичээлийн онлайн дээр ашиглах зөвлөмжүүдийг номын санч та үзүүлэх боломжтой байна гэж харж байна. За мөн номын сангаа
уншигчдын аятай тухтай байдлыг бол хангахуйц номын сангийн орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Мөн номын сангийн үйлчилгээний хүрээнд бол бид нэр соёлтой байхаасаа гадна уншлагын тагмаар, гэрээр ном олгох, ном солилцох, салбар номын сангуудтай хамтарч ажиллах, нүүдлийн номын сан ажиллуулах, зөвөрийн номын сангуудыг ажиллуулах гэсэн олон хэлбэрүүдийг та ашиглах боломжтой байна. За мөн сурагчид номын сангийн үйлчилгээ үзүүлэх боломжит цаг хугацаагаар ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нэр хүүхдүүд хэдий их номын сангаар үйлчилж байна уу? Та тэр хугацаанд мөн ажиллах шаардлагатай болж таарч байна. За ингээд энэ хүрээнд бид нэр сурагчдын орчин нөхцөл боломжийг ажиллуулахаас гадна та өөрийнхөө номын санд ажил мэргэжлийн чиглэмжтэй холбоотой номын сангийн булан ажиллуулах, тэр булангийнхаа үйл ажиллагааг байнга шинэ номын сан мэдээллүүдээр хангах, төр төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах, мөн хүүхдүүдэд ганцаарчилсан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх боломжтой байна. За энэ хүрээнд бид нар ажил мэргэжлийн ном сурчлах хөтөлбөрийн загварыг та бүхэн танилцуулж байна. Энэ талаарх мэдээллийг та бүхэн дараах модулаас дэлгэрэнгүй байдлаар суралцах боломжтой. За энэ хүрээнд бид нар ямар ажил төрлийг номын санчтаа зохион байгуулж болох вэ гэдгийг нэг хөтөлбөрийн загвараар та бүхэнд танилцуулах бүрэн арга аргачлалыг тусгасан байна. За мөн сурагчдад ажил мэргэжлээ сонгоход ямар бэрхшээл тулгарч байна? Хүүхдүүд маань хүссэн мэргэжлээрээ сонгоход ямар нөлөөлөл үзүүлж байна? Ямар нөлөөлөл байна? Эсвэл за яах вэ? Ямар нэгэн сургуульд орох боломжтой бол эсвэл хүсээгүй сургуульд ороход ямар асуудал тулгамдж байна вэ? Өдөр тутамдаа асуудал тулгамдж байна. Энэ асуудлуудын хүрээнд бид нэр ядаж хүүхдүүд зөвхөн мэдлэг чадвараас гадна өөрийн ур чадварыг хөгжүүлэхэд маш чухал байна. Ядаж л бид нэр хүүхдүүдтэй өргөдлөг гаргах загварчлалыг модулдаа мөн тусган оруулсан байна гэв. За ингээд энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулахад 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд маань харилцан ялгаатай учраас ямар арга зүгээр хэрэгжүүлэх талаар мөн наривчлан тусгах боломжтой байна гэж харж байна. За эндээс бид нэр үр дүнгээ харуул танай сургуулийн хичээлийн жилийн төгсгөл төгссөн сурагчдын мэргэжлийн сургуульд илсэн тоо үзүүлэлт бол агсан байна. За мөн хүүхдүүд маань тухайн хичээлээр ямар мэргэжил чадвар эзэмших, ямар мэргэжил орох боломжтойг хангасан мэдлэг мэдээлэлтэй болсон байна. За мөн мэргэжлээ эзэмшихийн тулд ямар хичээлүүдийг сонгох талаарх мэдлэг ойлголтод нь ахиц гарсан байна гэж харж байна. Ингээд энэ үйл ажиллагааг дүнхээр сургуулийн номын санч та сурагчдад ажил мэргэжилтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад нь хэрэгтэй мэдээллийг цуглуулах, түүнийг боловсруулах, оновчтойгоор үйл хэрэг хэрэгжүүлэхэд дэмжин туслагч юм аа. Гэдгийг бол хөргөж байна. Ингээд энэ сургалттай холбоотой мэдээлэл, гарын авлага, дараах зөвлөдүүдийг ашиглах боломжтой. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.